Монгол орны үзэсгэлэнт байгаль, түүхэн дурсгал газруудын тухай цуврал нэвтрүүлгээ та бүхэнд төлөвлөж байна. Манай орны нутаг дэвсгэрээ Төв Азийн нүүдэлчдийн соёл иргэншлийн гол төв байсан учраас түүх соёлын үл хөдлөх дурсгалаар арим баян билээ. Өнөөгийн байдлаар 789 дурсгалыг улсын болон аймгийн хамгаалтанд авчээ. Арсгар барсгар хад чулуутай, армаг тармаг өвс ногоотой газар шороо, энгэр нөөлөг толгодын дороо юу нуугдаа болов. Хэдидгээр эрен цууны ямар хуу соёл иргэншилтэй улс орон ард түмнийг илтгэсэн эдөлгийн зүйлс хадгалагдан үлдээ болоо. Эдгээр дурсгал эрен цун мянган жилийг туулахдаа бидэнд юу хүүрнэх болов. Энэ бүхний тайлбарлах Монголын баялаг 330 нэвтрүүлэг Төв аймгийн Баян сумаас үзэгч танд хүрч байна. Баян сум Төв аймгийн зүүн урд хэсэгт нийслэл Улаанбаатар хотоос 100 км, аймгийн төв 100 модоос 85 км зайд оршдог. Өнөөгийн Баянгийнхны эзэгнэн байгаа 290 гаруй мянган га газар нутаг, ардын хөвсгалаас өмнө халахын Түшээд хан аймгийн Дархан Чинвангийн хошуунд харьяалагдж байжээ. 1923 онд засаг захиргааны нэгжийн нэрийг өөрчилөхөд Богд хан уулын аймгийн Богд хан уулын хошуу болсон байна. Ардын засгийн шийдвэрээр Ялга Авдар Баян сумаас өргөх тусгаарлан 1924 онд байгуулагдсан Баян сум 1956 он хүртэл ар шаварт, ар шамд төвлөрч байгаад төмөр замын майн төртөөнд сэлгэн сүршиж эдгүй хүртэл ахуй амьдралаа төвхнүүлэн дэвжиж сум орноо төвхнүүлэн босгосоор байна. Баян сумуудад одоо байгуулагдаад хамгийн анх нь хамтын хүч нэгдэл болоод тэгээд дараа нь цацралт нэгдэл болоод тэгээд дараа нь Монгол фашистын найрамд нэгдэл болоод одоо улам өргөжөөд би одоо төрөлцсөн өхөр эргээд дандаа өхөр морддаг байсан. 20 жил заводын үнээс саад одоо Улаанбаатар хотын сүүний үйлдвэрт олон тоон сүүний илүүл төлөвлөгөө норман одоо сүүдийн жилүүдээр дандаа давуулан биелүүлж байсан. 16 өрх айл нэгдэл байгуулах гэсэн чинь хувьдаа хүрч өгөхгүй. Тэгээд өвгөн 7 сард нэгдэл байгуулаад би болохоор 11 сард хувьдаа хүрэхгүй болохоор 2 айл нэмж авд тэгээд хувьдаа хүрч өчөөллийн авч тэгээд нэгдэл байгуулсан. Тэгээ одоо нэгдэл байгуулаад одоо хүн болгон ажилтай, хүүхэд болгон сургуультай. Одоо баян хүн гэж байхгүй, хоосон хүн гэж байхгүй. Их сайхан амьдэрсэн. Баян нутгийн өвгдөөдөөс Ахмад буурлууд ажил хөдөлмөр, мал хөрөнгөөрөө нэгдэн хоршиж, нэгдэлж хөдөлгөөнд идэвхтэй оролцож, Монголын төмөр зам хэмээх их айлын анхны шанг таталсан майн төртөө байгуулалцаж, бүтээн байгуулалтын их ажилд чадах бүхнээрээ оролцож явсан юм. Тэгээд Баян сум засаг захиргааны хувьд 3 багтай, за 2100 хүн амтай, 184 мянган толгой малтай, за орон нутаг дахь төсвийн байгууллагаас гадна за шүүгэн шийдвэр гүйцэтгэх газрын одоо 3 байгууллага, за мөн одоо бусад хувийн хвшлийн байгууллагууд гэхэд 20 орчим тэрийн болон одоо хувийн хвшлийн аж ахуйн байгууллагууд орон нутагт үйл ажиллагаа явуулдаг ийм сум юм аа. За манай сумын хувьд бол одоо дэд үтцийн хангамж бол маш их одоо хөгжсөн. За Улаанбаатар замын үед одоо дорн өвөө чиглэсэн босоод тэглэгийн автозам, за төмөр замын майн төртөө бас Баян сумын одоо нутаг дэвсгэр дээр дайр өнгөрдөг юм бас нэг давуу талтай байгаа. Төв аймгийн Баян сумын газар нутаг физик газар зүйн хувьд
Дорнод Монголын тал хэрийн бүсэд оршдог. Хэрлэн голын баруун урд талын нам улсын тойрогт багтдаг учраас дээдсэн онгоныг хадгалж өвгөнд нутгийн зон олны шүтэн болсон баян үнэ хайрхан зэрэг үтсгэлэн дуулсан сүндэрлэж цант хоолт уртын гэсэн 3 гол мярлзан урсан. Энэ нутгийн унган хүү төрийн соёрхолд ардын уран зохиолч Шарвин Сүрэнжөв бодол дунд нь сүндэрлсэн холын бараатай улсаа хараад эцэг дээдсэн онгоныг хадгалж үлдсэн өвгөнд эзэн Чингисийн үеийн тугийн зэв шиг үнэгт арга эвэртэй хуцаа хариулж яваа юм шиг салхит ачаа жингийн цуваа хөвөрч байгаа юм шиг зогсоол. Аавын үнэгэн малгай шиг өвөлдөд улаахан бэлэгт асрын ноён нуруу шиг зундаа тогтой зүлэгт төрсөн нутгийн минь үзэмж юмаа түмэн олны минь өлгий юмаа гэж магтан шүлгэлсэн байдаг. За Баян суманаас байгалийн төв соёлын олон сайхан дурсгалт, өв соёлууд, аршаан, за уул уснуудаас нэлээдгүй юм манад байдаг. За би төхний бас Баян сумын ард түмний одоо дахиж шүтэж ирсэн үнэ хайрхан, Ялхас өрн хайрхан, Баян хангаа хайрхан, Майд хайрхан, Бамбар хайрханууд маань байна. За мөн үүнийгээ хайрхануудаа бас билд оршдог манай аршаанууд байгаа. Цамтын цагаан болонгийн аршаан, цамтын аршаан, нүхэнгийн аршаан, ар нарангийн аршаан гэдэг энэ бүхэн маань бас сумын одоо өв соёлыг бас хадгалсан. Энэ өвгөрөө олон том бас ундаалж жилийн дөрөв үлрэл одоо аршаа усаа хэрэглэдэг юм бас сайхан аршаан болгооттой юм нутаг. Дээрээс нь манай Баян сум олон сайхан одоо эртний өв соёлын дурсгалууд байна. Одоо жишээлэн хэлэх юм бол цамтын ширээний тойр, за өвөмрийн хүн чулуу, нийслэл хотын нийслэл хүрээний тойр, за Ангаамолын хүн чулуу гэх мэт одоо энэ өв соёлын бас түүхэн дурсгалд олдурд бас Баян сумын нутагт эсгэрт хадгалдаг ингээд өвлөгдөн байж идэг нь бас яхаарахгүй энэ бурхан алдаанаас одоо юу хүртэг одоо хаадын юм нутаг одоо өндөргийн зан азар хүртэл Баян сумын энэ хүртэл одоо нүүдлэн амьдарч исэн гэдэг юм сайхан түүх домог бас бидхэн байдаг. Төв аймгийн Баян сумынхын түүхийн дурсгал газрууд соёлын үнэт дурсгалуудаа ийхүү нэрлэж түүгээрээ бахархаж байна. Энэ сумын нутаг Хэнгэрэг толгой гэдэг газар Улаанбаатар хот эсгийн хот байхдаа нүүдлэн төвлөрч байсан гинэ. Иймээсэнд 2003 онд дурсгалын баг нь босгожээ. Харин Өгөөмөр багийн нутагт хүн нүгийн үеийн булж хүн чулуун хөшөө байдаг гэж судлаачид бидэнд дуулгалаа. Археологийн чухал дурсгал бол хүн чулуун хөшөө. Хүн чулууг урлахдаа шохойн чулуу, занар, хайрах чулуу, элсэн чулуу, боржин зэрэг байгалийн чулууг ашиглан хүний биеийн хэлбэр оруулан хийсэн байдаг. Баян сумын төвөөс 100 урагш 60 орчим км зайтай Түргэн үед холбогдох Өгөөмөрийн хүн чулуун дурсгал дээр ирээд байна. Энэхүү дурсгалыг 1988 онд доктор профессор Баяр анх олж илрүүлэн судалгааны эргэлтэнд оруулсан байдаг. За Монгол улсын засгийн газрын 1994 оны 233 дугаар тогтоолоор аймгийн хамгаалтанд авсан. Түвэн аймгийн нутаг дэвсгэр дээрх соёлын бүртгэлтэй Түргэн үед холбогдох суугаа хүн чулуун хөшөөд дотроос энэхүү дурсгал нь овор хэмжээ, ур хийцээрээ бусдаас онцлогтой ийм дурсгал юм аа. Хүн чулуун түүхэн тодорхой үед амьдарч байсан бодит хүнийг дуурайлган хийсний хувьд тэр үеийн хувцас өмсгөл, гэзэг ус, гоёл чимэглэл, зэр зэвсэг, зарим эд зүйлийг бодитоогоор дүрсэлсэн байдгаараа шинжлэх ухааны чухал ач холбогдолтой дурсгал юм. Одоогоор манай орны нутаг дэвсгэрээс 8 аймгийн 18 сумын нутагт 80 орчим хүн чулуу бүртгэгдээд байна. Төв аймгийн Баян сумын төв байгаа газрыг хоолтын гол гэдэг. Иймээс энд амьдарч байгаа хүмүүс үеийн үед хоол ундаар элбэг баян аршаан ус нь эрүүл мэндийн сахин хамгаалсаар байх ёроолтой гэж нутгийн хөгшчүүл бэлэгшээж ирсэн түүхтэй.
Манай энэ орон нутгийг цайдмын нуур гэж манай энэ ард байгаа энийг том нуурыг хэлдэг. Өгөөмрийн ус гэж энэ урд доор урд ангиртнуудыг нарангийн аршаа, элэгний аршаа энэ талын хайрнуудыг иргэнгийн булгийн уул гэдэг. Манай энэ цайдмын нуур бол аршаанчилж энэ аврал тусамд бараг адилхан хэмжээний аршаан гэдэг юм аа. Манай энэс оргил аршаан, 1-р эмнэлэг, 2-р эмнэлэг, ар өвөр, жанчуулан, агнуур энэ төр бүгд энэс ирж аршааны юу авдаг, шавар авдаг. Тэгээ энэ ихсэн манайхны өвгсүүл хүрт одоо шүдмүүд өвдөх, хөл өвдөж байхад авч явдаг хэрэгтэй. Эдгээдэг. Өвдөлтөй тийм өвдөлтийг сайн газар байгаа юм. Манай сумын нэг өвгөн модонгийн наадамд азарга айр идуулаад ар шандны наадамд очиж уралдахад ирж явсан чинь энэ одоо хайрхны утга өндөр хайрхны энгэр дээр азарга эцээд эцэгдээ аяархан хөдөлж авч шууд их цайдмын ууранд услаад маргаад өглөө хөлсөлнө гэсэн. Тэгсэн чинь өөртөөс уяачид өвгөн одоо энэ атууд мэддэг гэдэг араад энд одоо гэсэн. Тэгээд өвөө одоо таны азар одоо энэ ч ирээд эцэж байгаа юм чирээд ар шандны наадамд очиж уралдах гэсэн. Уралдаж найр буцхан байна гэж байгаа. Эгмүүд их сайдмын аршаанаас азарга услангуудаа хөлслөөд ар шанданд очиж маргаатар уралдсан азарга их ол ирсэн гэж боддог. Ингээд тэгэл хамгийн юм байхгүй болоо тэгээд тэнцээс эцэг тэнцээ үлдээсэн гэдэг. Өглөө зэрэг энэчнээс энэ очиж явахдаа эцсийн азаргыг цайдмын нууранд услаад уралдуулаад эсэнүүд тэр өвгний ухаан энэ аршааны энэ хожирын бас үр шим байна тэр. Энэ бол өөрөө бодит түүх юм гэсэн манайхны нэг өвгөө яаж тэгж байсан гэдэг. Ботгон төгрөг бэлхийн нуурад сөөрмүүд бөөрөлжүүт элгэн нарангийн аршаанууд мөн ч сайхан. Элэгний аршаан байхад элгээр, нарангийн аршаан байхад ходоодоор, цантын аршаан байхад даралтаар өгөхгүй гэж өвгөд ярьдаг. Цэцгэн хээтэй талан цэнгэлийн аршаан булгтай, цэвэр ариун агаар нь цээж ариусгах шидтэй, бомбөрцгийн хаан чавсан бүлээн элчин ээдэг, бүрэг өндөр эмээл дээр бүтэн дөрөөндөг ишгүүлдэг, төрлөх багын минь нутаг түмэн далдартай баян гэж ардын уран зохиолч соёлын гавьяц зүтгэлтэн шагдрын дулмаа найрагч бахархан бичиж суужээ. Ардын уран зохиолч соёлын гавьяц зүтгэлтэн Пунцхийн бадарч бас л энэ нутгийнх. Төрж өссөн нутагтаа намраар нэг очихсон төгрөг нуурын дэнжид түмэн эхийн төрлөг цуурайтах сайхан гэж эх нутгаа санагалсан тэртээ 60 оны дундуур бичиж байжээ. Энэ сайхан нутагт бахархах зүйл их байна. Бамбар эрдэнэ хувилгааны 8 дүр тодорчээ. Богдын их шавын томоохон хутагтын нэг бамбар эрдэнэ хувилгаадын залран суудаг хийдэн. Сандаг даржаал нэртэй цагаан чулуутын ламын гэгэний хийд юм. Халх Монголын шарын шашны тэргүүн өндөр гэгэн занавазар галдан бошхтын цэргээс дайжин баян сумын нутаг өгөөмрийн их бага булагт өвлжиж байсан түүхэн баримт бас бий. Энэчлэн түүхэн дурсгал газрууд олон байна. Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэр дээр түүх соёлын олон дурсгал байдаг боловч соёлын үеийн бүртгэлд 14 дурсгал бүртгэгдтэй байдаг. Нэг хамар усны Тахилын онгоны хөшөө чулуун дээр ирээд байна. Энэхүү дурсгал нь Баян сумын төвөөс зүүн хойш 24 км зайд Цавчир 3 дугаар багийн нутагт байдаг. За энэхүү дурсгалыг
аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 2 тооц тогтоолоор сумын хамгаалтанд авсан байдаг. Зан үйл өвөг дээдэс тэмдэглэл үйл явдалд зориулсан түүхэн дурсгалын нэг болох хөшөө чулуу дэлхийн ард түмнүүдийн дунд нилээд тархсан дурсгал юм. Манай нутгаас олдоод байгаа хамгийн эртний хөшөө чулуу нийтийн тооллын өмнөх 2600-аас 2000 онд хамаарах Ховд аймгийн Авын хөхүүл Ягшин хөдөө гэдэг газар орших хүн чулууд ажээ. Төв аймгийн Баян сумын нутагт орших үнэ хэмээх бор уул тал хэрийн жижиг толгодын дунд содон харагдана. Энэ нутгийн зон олон он удаан жил сүсгэлэн тахиж цай сүрийнхээ дээжийг өргөсөөр иржээ. Үнэ харихны тогтцсон үнэхээр сонин. Алсаа саргад туглаа дагуулсан үнэ шиг харагдана. Бамбар эрдэнэ хувилгааны хэд нэг үе энэ уулын энгэрт төвлөрч гэр дуганд хурал хурдаг байсан гин. Ийм л сонин содон тогтцтой буян хураасан хайрхан гэж нутгийнхэн залбиран сүсгэлж байна. Одоо Баян суманд байх онцгой нэгэн дурсгалыг сонирхуулъя. Энэхүү дурсгал 13-аас 14-р зуунд хамаарна гэж судлаачид үздэг. Төв аймгийн Баян сумын төвөөс баруун хойш 25 км орчим зайтай Чавчир 3 дугаар багийн нутагт байх Хангаан мулгийн хүн чулуун дурсгал дээр ирээд байна. Энэхүү дурсгал дээр 2 хүн чулуун дурсгал байх бөгөөд нутгийнх нь ноён хатны хөшөө гэж нэрлэдэг. Тэгээ энэхүү дурсгалыг 1988 онд доктор профессор Баяр Зүү аймагуудын хөшөө дурсгалыг судлах хавцтай олж илрүүлж анх судалгааны эргэлтэнд оруулсан. За 1994 оны засгийн газрын 233 дугаар тогтоолоор аймгийн хамгаалтанд авагдсан ийм дурсгал байгаа. Энэхүү 2 дурсгал нь хоорондоо 14 м орчим зайтай. За нэг дурсгал дээр нь 100 гаруй ангиртаа авч хундаг барьсан. За нөгөөх нь болохоор 2 гаруй ангиртаа авч хундаг барьсан учраас энэхүү дурсгалыг ноён хатны хөшөө гэж нэрлэдэг бололтой. Багхангай уулын зүүн талд дугуй хэлбэртэй чулуун байгууламжийн гол хэсэгт байрласан 2 хүн чулууны нэгийг бор шаргал өнгийн боржин чулуугаар хийжээ. Судалгааны тэмдэглэлд 90 см өндөр, 36 см өргөн, 27 см зузаан хэмжээтэй бөгөөд хүний толгой болон их биеийн ерөнхий төрхийг гаргасан сэлбэл хөрөг гэж бичжээ. Дүрслэлийг ажиглахад толгойн орой хавтгай 2 хөмсгөн дугуйрч нийлсэн байна. Нүдийг товойлгон гаргаж живэр сахалтай 2 гараа нийлүүлэн хундаг барьснаар дүрсэлжээ. 2 дахь хүн чулууг саарл боржин гор уралсан байна. 135 см өндөр, 34 см өргөн, 16 см зузаан. Гартаа хундаг барьсан хүрийг уран сайхан дүрсэлсэн гэж судлаачид тэмдэглэжээ. Нутгийнхан энэ 2 хүн чулууг ноён хатан хэмээн нэрлэжээ. Их шавийнхан хэмээн алдаршиж, тал нутаг шиг уужим талбун сэтгэлтэй, найрсаг тусч зантай, ажилч хичээнгүй өвөг дээдсээс бидний үе хүртэл хадгалагдсан ирсэн үнэт өвийн нэг нь Хангайн булгийн энэхүү хүн чулуун хөшөөд юм. Баян сум бас үүний зацуул манай Баян сум өөрийнхөө онцлог нийс Улаанбаатар хотоос ойрхон. За мөн одоо Төв аймгийн төвөөс ойрхон юм сум байгаа. Тэгээ үүнийгээ дагсан олон одоо аж ахуйн нэгжүүд Баян сум нутаг дээр үйлчлэг явуулж байна. Нүүрс, за Жойш, Алтны бас шорон ордууд гэх юм уу. Тэгээ бол ер нь бол сумын үндсэн одоо эрхлэх салбар нь бол мал аж ахуй. Үүнийгээ дагсан бас олон төрлийн ажлууд бас манай нутаг дэвсгэрт ингээ явагдаж байж байгаа юм. Бас нэг онцлогтой юм сум юм аа. За Бэгдэхэн бол 2024 онд бас төрлөх сумынхаа 100 жилийн ойг тэмдэглэн. За өнөө жил бас аймгийнхаа 100 жилийн ойд бас гар бие оролцох. За 24 онд төрлөх сумынхаа 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бас ажлын төлөвлөгөө юмудаа бас гаргаад ингээ ажиллаж байна. Тэгээ Бэгдэхэн энэ 100 жилийн хүрээнд бас энэ жилийн сумынхаа одоо өв соёлын тооллого, за мөн эдгээр одоо зүйлүүдийг бас орчинд таниулах, хашаажуулах, хамгаалтанд авах гэдэг зүйлийг бас ингэж
үе шатаар хийж байгаа гэдгийг бас онцолж хэлмээр. Баянгийнхан хэмээх нэгэн айлын түүхэн замнал үдсгэлэнт газрууд түүх соёлын дурсгалаас тоомлон хүрэх гээд ийм байна. Өгөөмрийн хүн чулуу, хан гамбулгийн хүн чулуу, хүн нүгийн үеийн хотын төр, бөөрөлжүүтэд цант элгэн, нарангийн өвдөс шингэсэн аршаанууд, эртний тахилахта баян хайрхан, үнэ уул, армаг хурдан хүлэг өмөрд, бамбар эрдэнэн хувилгааттай Төв аймгийн баян сумаас Монголын баялаг 330 нэвтрүүлгийн нэгэн дугаар үзэгч танд хүрлээ.